Сайн байцгаана уу? Хэлгүй орчуулагч байна. Энэ суугаараа би бодит болсон гэмт хэрэгүүдийг баримтад тулгуурлан чимээгүй өгүүлэх болно. 2022 оны 10 дугаар сарын 29-ний орой Сөүл хотын Итавон дүүрэг энгийн нэгэн баярын орой шиг эхэлсэн. Хайловны баярыг тохиолдуулан мянган залуус хувцаслаж, инээж хөхрөн зураг авч гудамжаар дүүрэн хөл хөдөлгөөн үүсгэсэн байлаа. Итавон бол анхнаасаа гадаад хотуудын иргэд хамгийн их цуглардаг шөнийн амьдрал идэвхтэй бүс бөгөөд ялангуяа хайловны үеэр албан ёсны зохион байгуулагчгүй ч гэсэн жил бүр асар олон хүн өөрсдөө цуглардаг онцлогтой газар юм. Гэвч хүмүүсийн баяр хөөрийн цаана нэг том аюул нуугдаж байсныг хэн ч анзаараагүй, эсвэл анзаарахыг хүсээгүй. Итавон дүүргийн гол асуудал нь түүний бүтэц юм. Нарийн өксүр гудамжууд, хоёр талаасаа хан мэт барилгаар хавчигдсан замууд олон хүнийг нэгэн зэрэг аюулгүй нэвтрүүлэх боломжгүй байсаар ирсэн. Яг осол болсон тэр гудамж ойролцоогоор 3-4 метрийн өргөнтэй, дээрээс доошоо налуу байралтай байсан бөгөөд ийм газар олон зуун хүн зэрэг шахагдвал ямар аюултайг мэрэгчлийнхэн сайн мэддэг. Гэтэл тэр орой тэнд хэдэн 100-аар биш мянгаараа шахагдсан байлаа. Итавонд ойролцоогоор 100,000-аас дээш хүн цугларсан гэж хожим тооцоолсон байдаг. Ихэнх нь 20 хэдтэй залуус, анх удаа хайловнд тэмдэглэж байгаа хүмүүс, гадаадын жуулчид байсан. Хэн ч үхлийн талаар бодоогүй. Бүгд л хөгжилдөж, баярлаж, ердөөл сайхан дурсамж үлдээхээр гарч ирсэн. Гэвч албан ёсны зохион байгуулагч байхгүй, хүн урсгалыг хянах систем байхгүй, цагдаа аюулгүй байдлыг бэлтгэл хангалтгүй байсан нь нөхцөл байдлыг аажмаар хяналтаас гаргасан. Оройн цаг өнгөрөх тусам хүмүүсийн тоо нэмэгдэж, нарийн гудамжинд дээшээ гарах, доошоо бух урсгал эсрэгцэж эхэлсэн. Хинч зогсоож чиглүүлээгүй учраас хүмүүс бие биений түлхэж, шахаж эхэлсэн бөгөөд эхэндээ энэ нь энгийн нэг шахталцаа мэт санагдсан. Гэвч аажмаар шахалт нэмэгдэж, зарим хүмүүс амьсгалахад хүндрэлтэй болж эхэлсэн. Амьсгалж чадахгүй байна, хит их хүн байна гэсэн хашгираа сонсогдож байсан ч баярын чимээ, хөгжмийн дуу олон хүний шуугаанд дарагдсан. Хамгийн аимшигтай мөч нь анхны хүн унсан тэр агшин байсан. Нарийн налуу гудамжинд унсан хүнийг босгох орон зай байгаагүй, харин ч дээрээс нь дараагийн хүмүүс шахагдаж унаж эхэлсэн. Энэ бол гүйж дайрсан осол биш, харин олон нийтийн дарагдал. Өөрөөр хэлбэл crowd crash гэж нэрлэгддэг маш аюултай нөхцөл байдал байлаа. Ийм үед хүний бие гаднаасаа зүгээр мэт харагдавч чэйжин шахагдаж, уушгин тэлэх боломжгүй болдог бөгөөд хэдхэн минутын дотор амьсгал богдож, ухаан алдаж, цаашлаад амь насаа алдах эрсдэлд хүрдэг. Итавоны хэрэгт амь үрэгдсэн хүмүүсийн